Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ 25 дуусар төвчийн төлөвлөлт podcast хүргэж байна. Одоо та бүхэн үзэж байгаа ээлжрээд үүдэн шидэд үүлмэд болсон зүйлээд гойд шагдагийн ахмад сахиг унааж өгөх илүү зүйл байна. Тэргийн материалтай танилцуулаад нэгэн ах дүүсийн дунд ус хэрэг байсан. Тэгээд ийм явдаг ах дүүс нь өөр хоорондоо хэлцэн их хөөдөж нуух гэсэн яваргүй бүлгээр нэг биш санагдав. Гойд ахмад унааж Булган аймгийн цаг зэрэглэлд ангид эрүүгийн авто төлөвлөлтөд хөнгөлсөн. Тэгэж Булган аймгийн эзэмгүй нэг хэрэг байна. Тэр хэргийг баримттай хөөж яарах заавал төрүүл. Хэрэгтэй танилцаад туслаа авах. Надад шуурхай мэдээлэл гэж өдрөгч сайд ихэхэн хариуцлага уусан өөр өгсөн. Ахмад унааж тэр даруй цаг зэрэглэлд ангийн дараагийн дэвтэрдээ ханган сайдын өгсөн үүргийг танилцуулж. Үүргийн дагуу ахмад мөрдөн байцаад дискэс юм дагуу дуудаж 1968 онд Булган аймгийн өнцөг болсон эзэмгүй аймгийн хэрэг юугийн хамтар өөрөж өгч хамтар лагсан чиг өгсөн. Мэргэн газар доо цагдаагийн хамт эрүүгийн хамт төлөөлөлт унааж 2 жилийн дараа Гуамны эзэмгүй хэрэгэ бодож болсон. Тийм өөдөд төрөлд Ахтуу хамаатан содонгийн эргүүлэгт ороод ор сургахгүй мартагдах шахан болж байсан хэргийн байдал материалтай танилцах явцад хэргийн газрын үйлчлэг дутуу хийгдсэн. Баримт материал хангалтгүй тунчиг ээдрээтэй хэрэг болох нь ойлгомжтой болоод иржээ. Гэвч жаахан түнхүүд өгөл учрыг нь олж хужрыг нь тунгааж болмоор юм шиг цагдаагийн ахмадад санагдсан байна. Хэргийн материалыг унших явцад Булган аймгийн Унт баригатын малчин нэгэн ахан дүүсийн дунд болсон хэрэг болох нь тодорхойч ийм хэрэг ихэнхдээ элт хуйлдаан дунд замхарч нууцлагдмал болох асуудалч байдаг байлаа. Тамины чинь дөрөв тавих мөгийг дэлгүүр хугацаанд цагаана гэж орлох гэж байна үстэй. Аагүй. Чи тэгээ хизээ ирэх гэж чинь. Төв ороод арх угаад болох болчихгоо. Ахихаар ороорой за. Чиний цамцаа солиоч. Хүн амт чамайг юу гэж бодох юм? Заас хин намайг тоож хараагүй шүү дээ. Тэгэхээр зүрн цэвлэн өнгөнөр нүрээ байжуулах тийм зоригтой аваад болдох уу? Хаа чи даа хүн байчих хараа. Тэр салах самбыг алгацсан болохоос ямар майцсан биш. Дэлгүүрийн ачигчийг майжчихчтэй. Гэхдээ чи ядаж араа боддгоо. За яшгаа. Хин тэгээд тэнэг юмд даргуур интерьерээ дуудаад зогсож идэв. Арх ухаараад нэг хүн дарамжсан амтан бүр харин бүр нүдээс сохлох байсан. Чи яах гэж тэгж тэнд. Амтгын тусалж өрхий ганц гоцор болж угаал үз. За чи мэртэн морд. За тийм. За. За. Өөртөө юм. За. За. За иртээ. Хэрэг гардаг 1968 оны 6 сарын 22-ны шилжих шөнө. Мөөё ах нанцтайндаа сурсан зангаараа одод хөөртөл хүзэр тоглож, эхнэр нөхөр хоёрыг ээлж дараалан навсаатал хожиж, тоолдог хэдийг нь өөртөлж, тоглоом дохуу хийж, хор шарайг нь майждагаараа майжиж дохуурхжээ. Гартах хүзрөө чулуулдаж түс хийтэл инээж тас хийтэл хожлоо авах тоолонд хадам ах бэрэн хоёр нь ихэхэн бухимдаж өөр хоорондоо хэрэлдэж хөгөөж ирж манерийн хөхөнэдийг дэрвэж сандарч твдэн бухимдаж гарчээ. За алуу. Тийм. Оротаako. За мөн носон боноота. Нүдээ ухаж өөрөө нэмгэлдэг загч болжээ гэж өргөө. Бага бүгдээ тэнтрээд ажтай гоо. За ясаа. Аре уйлж гадага биш үстэй хожиж бас хожигдод сураа гэж.
За одоо ч гэж арай үхгээд байгаа биш үсттэй. Аа? Аа. Даажуу энэ ажил юм байна. Ажилдаа хийцгээ. Эцэс үлдэнд ахыхаа түнтгэр төрөвч хоосроод ирэхин цагт муу шүмдэл болсон байна. Одоо амарцгай дараа та хоёр даага нэхэрээгээд хадам ахыхаа мөрөндөө алдсан шүрэн толгойтой хөөргийг хизээ язааны өөр юм шиг авч үнэрлэж өвөртлөөд сэтгэл тэнэн инээсээр гарч оджээ. Ахыгч хоёр нь ч гэсэн араас нь маргаашаа даага нэхнээгээд үлдсэн байна. Биш чаавс арчаагүй энэ нэг амтныг хүнд хөөрг алдчих юм. Чадахгүй юм байж юу ч хөөрөө юм чи. Дамаа. Чамаар тоглоё гэж хэлээгүйсэн би юу гэж ингэ сууж идэх юм. Чамаас болж байгаа юм. Тэгээ би буруу таяа. Сумын төв орж ажил хөөцөлднөө. Мөн нанзад ахын доо ороод шүн дэлгэр гэрээдээ харихаар мотор дугуйг асаагаад харанхуй гэрлээрээ зүсэн давхсан мөөйгч тэр шүндээ гэртээ харьсангүй. Харанхуй шүн хэн нэгэнд хорлогдсон амнасаа алджээ. Шүүх хөмлөгийн дүгнэлтээр хохирогчд толгойдоо ойрхоноос буудагдаж амнасаа алдсан гэсэн акт гарчээ. Хэргийн газар үзлэг хийхэд энэ аимшиг тэргийг хэн үлсэн ойлгомжгүй. Эд бүрийн баримтгээд гарт баригдахаар зүйл байхгүй. Тэр ч бүхэл буудсан сумны хонгоонч ор мөргөө байгаа нь хэрэгтэн алуурч итгээд ганц сумаар сургамаа гэж тулгаж буудсан нь цаанаад нэг зүйл өгүүлээд байгаа нь илт харагдаж байлаа. Хэргийн талаар хохирогч мөөйгийн хадам ах болох Нанзад Бэргэн норж манараас хэргийн талаар тодруулахад хэн нэгэн гадны хүн ирээд миний дүүгийн амь насыг хөнөөсөө. Миний дүү манад хүзэр тоглож байгаад гарснаас хойш нэх удаагүй буунду тас хийж морин төвөргөн гарсан. Гаднаас ямар нэгэн үл таних хүн ирээд буутчихлаа гэж мэдүүлжээ. Тэгэж энэ мэдүүлгийг олон удаа давтсан байна. Мэдүүлэг хооронд ямар ч зөрүү байсангүй. Хэрэг үлдэгч тодорхойгүй шүн дөлөөр нууц аллаг болсон ойлгомжтой. Ус сансан хэн нэг нь эсвэл холоос шидсэн чулуу юу бүр ойрын хамаатан саднуу гэдэг цагдаа яхав. Эрүүг ахлах зүйлээс унааж олж доктор хэлжээ. Гэвч тэрээр нилээн яривхтай шавар шиг няцаа хэрэгтэй учирснаа сая л ойлгосон байна. Хэргийн бүрдүүлэлтийн дагуу ёс журмаа баримтлан хохирогч ихнэртэй уулзаж хэргийн талаар тодруулахад тэр өдөр төв орно гээд гарсан гэдгээс өөр зүйл мэдэхгүй санаатай хорлох үс сансан хүн байхгүй хэргийн талаар одоо л сонсож байна гэд ихэр татан уйлжээ. Ингээд энэ хүн амны онц ностой хэргийн холбогдос сэжигтэн гимбрутанг цаг алдалгүй олох нүрх ажлыг эхлүүлэх зохион байгуулалт хийж эхэлсэн байна. Загдаг Ахмад Унаажив хавц тэргийг дахин яглан уншихад талигачин Аха Нанцтын ганц хүү болох инхийг мэдүүлэг нэг зүйл нуугаад хаагаад байгаа юм шиг санагджээ. Тэрээр мэдүүлэхдээ муу яхаа гараад явсны дараахан аав ширээн дээр асаалттай байсан лага үлээж унтраагаад хэрцсэн. Тэгсэн дараа нь удалгүй орны толгоноос нэг юм аваад гарах шиг санагцаа би унтах гэж зөөрөмлөж байсан учраас яг юу усныг мэдэхгүй намайг өглөө босоход аав гэртээ хоноогүй юм шиг байсан. Гэхдээ өөрөөр адуундаа явсан ч байж мэдэх юм. Ахыг алуулсан гэдгийг өглөө босоод би мэдсэн. Ийм нэгэн мэдүүлэг хавц тэрэгт тэмдэглэн үлдсэн байлаа. Мөн Нанцдынхаас нилээ зайтай хэрэг гардаг газраас холгүй төмөр гэдэг айлд ажлын хэсэг очиж хэргийн талаар тодруулахад шүн дундаас хойш баха манай гэрийн хойгоор морин туураад пижигнээд явчихсан. Тэр чимээнээр би сэрсэн. Харин тэр буундаг бол огт сонсоогүй юм байна шүү. Өмнөр мотоциклын дуу гарсан байх шүү гэжээ. Загдаг Ахмад Унаажив төмөргөгч ярьсан яриа болсон гэх явдлыг олон талаас нь эргцүүлэн боджээ. Буунду сонсоогүй байтлаа морин төвөргөөнөөр сэрсэн гэх. Энэ гурван гэрийн дунд ямар нэгэн далд нууц байгааг хадарлаж байлаа. Ингээд өөрийн бодол өөртөө зүг гэдгийн адил энэ ээдрээд хөл толгойгүй орооцолцсон хэргийг Нанзад Норжмаа нарыг холбогдуулан шалгахаар ахлах төлөөлөгч шийджээ.
Цагдаагийн Ахмад Гунаажав 1970 оны 4-р сарын сүүлээр энэ хийгийн талаар газар дээр нь зөвлөгөө өгөөч гэж сайдад хүсэл тавьсны дагуу 7 хоногийн дараахан эрүүгийн хэргийн хэлтсийн урдаа барьдаг чекистүүдийн нэг зөвлөх цагдаагийн орондоо Чулуунбаатар ирж хэргийн төв төлөвлөгөөтэй сайтар танилцаж зарим зүйлдер заавар зөвлөгөө өгсөн байна. Эрүүгийн ахлах төлөөлөгч Ахмад Гунаажав хурандаа Чулуунбаатарыг дагуулж уйнд хулах сумаар явж иргэд хөдөлмөрчтэй уулзаж сум орон нутагт гарсан учир битүүлэг аллагын талаар санал бодлыг нь сонсож дүн шинжилгээ хийж эхэлжээ. Энэ бүгдийн дараа хурандаа Чулуунбаат Нанзад Норжим хоёр их с ิจ гтэй хүмүүс байна. Айж имэж байгаа бололтой гол дэвшүүлсэн санаа чинь зөв цааш нарийн үргэлжлүүлэн баримтжуулж шалах нь зөвтэй гэж зөвлөд бутсан байна. Ингээд цагдаагийн Ахмад Гунаажав Нанзад Норжим нарыг баривчлан байцаажээ. Хамгийн гол нь хинч өдий хүртэл эхнэр нөхөр хоёрыг баривчилж байцаалт асуулах тулгаагүй байсан гэдэг. Аваа нөхөр хоёр хэлэлцэж тохирсон юм шиг ганц ч үгний зөрөөгүй мэдүүлэг өгч байгаа нь сэжиглэг улам лавшруулжээ. Байцаалтын явцад Норжмаа мөөёг миний төрсөн дүү болох балсан алсуу. Миний нөхөр нандч үүнийг мэднэ. Алсан шалтгааныг бол талигаа чинь хурдан барыг нь хомхоо сэтгэлээр авах гээд буутсан гэж улаажээ. Ер нь балсан мөөё хоёр хоорондоо муудалцаж хэлдэг болсон шүү дээ. Би хурдан мөрөн дээр болсон хэрүүл мөргө. Эндээ тулах гэж тэр. Хайрын дүү. Ганц дүүмэн байсан шүү дээ тэр чинь. Нөхөр Нанзад ч яг ийм мэдээлэл өгсний тэр. Би тэр өдөр оройн хөзөр тоглосны дараа аймгийн төв орсон, тэндээ арх уусан, эзгүй хогор ийм гай таарлаа. Нанзтай хэрэг гардаг тэр шөнө сумын төв байсан гэж тодруултал агент гэх айлынд навсууж тасраад өглөө явсан гэдэг нь ч гэрчтэй батлагджээ. Ингээд дээрх хоёрын мэдүүлгийг үндэслэн бассан барьж таслан сэргийлэх харамжаа авлаа. Гэвч болсон энэ хэргийг огт хүлээхгүй 4 сар мөрдөнд байсаар сөрөө өвчин хүндэрчээ. Тэгээд ч болсон хүн алсан үндэслэл байхгүй гэдгийг Нанзад Норжим нарын нүүрэн дээр хэлүүлээд арга уяа сулсан байна. Гүтгэлэгд орсон болсон төд удалгүй өвчний улмаас нас уржээ. Гэтэл гинэт Норжмаа манай дүү нас урахта төрсөн ганц ихштэй амин үгээ нуулгүй хэллээ. Мөөёг тэр алснаа өөрөө хүлээсэн. Өөр гимзүү хүнийг битгий хэсдүүлэр гэж надад гуйсан загсан гэжээ. Энэ гинтийн үг итгэл муутай эргэлзээ төрүүлж байсан учраас цагдаагийн Ахмад Гунаажав аргачлал боловсруулж Норжмааг үг дугуй шууд хорж нөхрийг нь дуудаж чамайг алсан гэж авгаач мэдүүлэх хэмээн гиндүүлж зохиж асуусан байна. Тийм үү. Жама гэдэг хөө. Бас. Энэ хөлшгүй үнэн шүү. Жама гэдэг хөө асан гэнэ. Энэ бүгд ёстой үнэ хөдлөшгүй үнэн гэж мэдүүлэг өгчээ. Жама гişin талаар судалгаа явуултал тэрээр нилээд анхаа нөхөр болох нь сургаар сонсогдож. Гэхдээ Жама хэрэг гардаг тэр үед нилээд хол нутаглаж байсан бөгөөд гаднаа морь хөсөгч байгаагүй бие муу хатгаа аваад гэртээ хэвдэж байсан гэдэг нь шалгалтын явцад бүрэн нотлогджээ. Эцэст нь Жамаг Нанзад Норжим нартай нүрэлдүүлэхэд Жама та хоёр шиг цэвдэг сэтгэлтэн би хараагүй юм байна. Дүүгээ та хоёроос өөр хэн алд зүрхлэх юм бэ? Төрсөн дууга муухагараас гүтгэс сэтгэл санаагаар нь мөхөөж амь насыг нь хохироолоо. Бас нэг дүүгээ буудаж аллаа. Харин одоо миний толгойг залгимаар байна уу? Та нар хэлээч гэж орилжээ. Тэгээд ч нүгэлчин нүдээр чин гарна гайгүй. Би бол цэвэр хүн, би алуурчин биш мэдв гэж хэлсэн байна. Энэ нүрэлдэнд Нанзад Норжим хоёр ямар ч сэтгүүн зочролд орсонгүй автсангүй. Харин хэнэггүй хэв нэг инээлдэж сусаа гэдэг. Хэсэг хугацааны дараа мань хоёр манай дүү мөөё сохтуу байсан, сэтгэлээр их унсан байх. Ер нь тэгээд өөрийгөө бууцсан юм шүү гэж хэлж. Тэр дундаа байцаа тавих тоолонд эхнэр нөхөр хоёрын уг яриа өгүүлбэрүүхэн хэдэн хоногийн дараа авсан ч яв цав тааш тохироод идэв. Ихээхэн гайхширлыг үүссэн байна.
Ажлын хэсэг дэрх үйл явдлыг цэгнэж үзээд хамгийн гол бодит үннийг Нанцдын хүү инхээ хэлнэ гэж үзээд инхээтэй уулзаж ярилцсан байна. Ахын дүүдэнийг дуусгасан гэх. Ахын дүүдэнийг дуусгасан хамгийн Үчгээд байна уу? Энэ дүү вирус танихгүй. За тэгвэл ахын хайд мэдээлсэн. Мэдээ. За одоо энэ дүү. Энэ маань дүү. Мөн. Аавхан дүү таньж байгаас? Тэгээд таньж байна. Андараагаас? Андаруу. Цагдаа хамт унааж Арва түүнийг Нанцдын хамтар дуу хоолойнд таниулах хэлэхэд хүн Нанцдын дуу энэ манай аавын дуу мөн байна. Харин бусд нь биш гэж нотолжээ. Анхаарал татаж хэргийн мөр чигийг тодорхойлсон нэгэн зүйл бол ахыг нас барахын тэр өрөө би халтар мөрийг гэртээ ойрхон газар аргамдсан юм а. Тэгээд өглөө босоод харсан чинь миний аргамжаа төмөр алга болсон байсан. Хайгаад явсан чинь аргамжаагаа дастаад холоо явчихсан байсан. Бас өргөмтгийн янзтай сэртэлцээд байсан гэж хэлсэн байна. Хүүгийн өгсөн өмнө огт яригдаагүй мэдүүлгийн дагав наривчлан шуурхаа шалгатал тоглоом шоглоом болж хожигдсон хор шорондоо дүүгээ буутсан. Хий хоосон морин төвөргөн гаргасан. Хэргээ далдлахын тулд тэр шүндө сумын туурж таньдаг айлдаа аригдсан. Өглөө болсон хэргийн талаар анх сонсож байгаа мэт аяаглаж уул чайлан морины хурдаар давхин ирж бөөн шуугаан бодлаан тарж гэртээ тэр шүн хоноогүй хүн болж жүжиглэж явган цалиг гаргасан байжээ. Ингэж эрүүг ахлах төлөөлөгч цагдаагийн ахмад унааж өмнө нь илрээгүй онцностой хэргийг шуурхаа илрүүлж итгэж даалгасан үргийг нэг төртөө биелүүлж байжээ. Аливаа хэрэг хуучирдгүй хизээ нэгэн цагт илэрч болдгийн нэг тод жишээ бол энэ. Улс орон ард иргэдэх эрх шин төлөө зөвхөн үнний төлөө үнчээр зүтгэж гэмтэргийг яралтай шуурхаа илрүүлж таслан зогсоох. Урдсан сэргийлэх үүргээ нэг төртөө биелүүлж залуу халуунаас амьдралаа умартан зүтгэсэн ахмад буурал цагдаагийн ажилтнуудын ариун үлсийг бид мартах ёсгүй лээ. 25 дуус өглөөс дуулын дэрэг зурлаас нэвтрүүлэг үргэлжилж байна. Хэрэг хизээч хуучирдаг. За мосон мооноо нүдээ ухаж өөрөө нэмгэлдэг загч болжээ гэж өргөе. Бага бүгдээ тэмдрээд байж таагаа. За ирчээс үйлч гайдаг үгүй юу? Автаж бас авт сураа гэж. За болооц гэж арай үгүй байгаа биш үстэй. Даажу энэ ажил юм байна. Ажлаа хийцгээ. Ажлаа тоос хийгээд тач. Биш чаавас арчаагүй нэг амтныг хүнд хөөрг алдчихын. Чадахгүй юм байж юу ч хөөрөө юм чи. Танадама. Чамаа тоолё гэж хэлээгүйсэн би юу ч ингэ сууж идэг юм. Чамаас л очихгүй. Тэгээ би буруу таяа.
ч юм уу хулгайч